За өнөөдрийн хувьд бол түүхэн үйл явдлын үед 1924 оны 3 сарын 7-нд Улаанбаатар хотын дүрм батлагдваа гэдэг нэг ийм үйл явдлаар өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэх нь. Тэр үед нөгөө нэг нийслэл хүрээг жоохон журамлах хэрэгцээ шаардлага үүссэн юм шиг байна. Яг гэвэл нэгдүгээрт хот гэдэг энэ нэрийг дэгдээд эхэлсэн. Тэгээ энэ хотод амьдарч байгаа хүмүүсийн аль нь уугуул иргэд юм, аль нь төр оршин суугаа иргэд юм. За тэгээ гадаад иргэд тэр шаттууд их олон байлаа шүү дээ, тий. Гэт ингээд олон иргэд байсан учраас нэг дүрм гаргаад баг яхаа манай түүхэнд хот дүрмтэй болж байгаа анхны тохиолдол байх. Өмнө нь бол яхаа шанц яамнаас ингийн шүү тэгийн шүү гэдэг юм уу ганц хоёр журам маягийн юм гаргадаг байсан болохоос хотын дүрм гэж байгаагүй. Тэгээд энэ хотын дүрмийг гаргаад тэгээд тоолохдоо их сонин тоолсон баг мод чинь 27 оны тоолгын дүнг би харж ирсэн. Хүн амын тоолго орж байна уу? Үгүй хотын тоолго. Хот дээр чинь би нөгөө сая зармын төр оршин суух, зармын одоо бүр оршин суух ч энэ төр гэд хуваасан гэд яриад нь шүү дээ, тий. Тэгээд нь шүү дээ 25 оноос анх бүртгэл эхэлсэн баг. Тэгэхэд дараа шүү дээ 27 онд шүү дээ 1497 хүнийг хотын уугуул иргэнээр бүртгэж авсан. Миний асуулт юм. Хотын хүн амын тоо. Тий, хотын хүн амын тоо. Хотуудын тоо бол биш. Биш. Одоо нийслэл хүрээний Улаанбаатар хотын хүн амын тоо тэр 1497 хүнийг одоо уугуул иргэнээр бүртгэж аваад тэгээд 11538 хүнийг төр оршин суугчаар бүртгэж авсан баг. За. Тэгэхээр нэгдүгээр хот 12 мянган хүнтэй 13 мянган хүнтэй байна гэж байхгүй л те. Лам нь баг 10 хэдэн мянга болох 20 мянга болох л гэдэг 27 онд гэхээр тэгэхээр энэ бүртгэлд ламаа оруулаагүй юм байна. Гадаад иргэдээ оруулж бүртгэж яваагүй юм байна гэж. Тэгэхдээ 1497 гэдэг нь одоо Улаанбаатар хотод өөрийн одоо орон сууцтай хөдөө орон сууц байхгүй хүмүүсийг одоо хотын уугуул иргэн гэж бүртгэж аваад хөдөө орон сууцтай хотч орон сууцтай улсуудыг төр оршин суугчаар бүртгээд авцсан тийм харагдаж байгаа. Тэгээд яг нэг талаас бол юу л да хот өөрийн дүрмтэй болно гэдэг бол хот болж байгааг нь шинж тийм үү. Зөвхөн манай Монголын хотчлтын түүх гээд ярих юм бол 2000 гаруй жилийн түүх байгаа. Ер нь баг дэлхийд ийм олон хот байгуулж ирсэн. Тэрэн дундаа ийм олон нийслэл хот байгуулж ирсэн үндэстэн бол баг байхгүй байна. Нийслэлээр баг дэлхийд манайх шиг олон нийслэл байгуулсан үндэстэн байхгүй. За хотоор ирэх биш нөгөө хятадын хотуудын тогч арийг үүсэхгүй л байна л та. Нөгөө монголчуудын байгуулсан хот ба нийслэл гэдэг том сэдвэр орохоос өмнө сая ирсэн статистик төр чинь 1000 гаруй хүнтэй уугуул иргэнтэй 1500. Одоогоос 1927 он гэдэг чинь 100 жилийн өмнө. 100 жилийн өмнө тий. Угаасаа тэгснээ суугуул биш иргэд нь болохоор 11000 гарсан байна тий. Тэр чинь 90 10 харьцаатай. Тий. Харин тэгэхээр бүртгэл нь их сонин бүртгэл явцсан байгаа байхгүй да. Тэр чинь хөдөө гэртээ хотод гэртээ хүмүүсийг энэ бол төр оршин суугч гэдээ бүртгэцсэн л байхгүй. Тэрнээс биш одоо зөндөө олон хүн хот ихэнхдээ оршин сууж байгаа шүү дээ. 100 одоо хөдөөлчөөл тэгэл бус цагт нь хотод оршин суугаад байгаа хүмүүсийг чи хөдөө гэртээ юм байна. Төр оршин суугч гэдээ бүртгэцсэн байгаа. Одоогийн Улаанбаатар хот чинь 100 жилийн дараагаас энэ бол ихэнх нь орон нутгаас ирсэн хүмүүс яг таны хэлж байгаа шиг 100 болоод даач юм уу эсвэл өдөө явчихдаг. Тэгээд үлдөө бүгдээрээ энд шаваад утаа гаргаад байдаг. Нэг ялгаа харсан 100 жилийн хугацаанд эсрэгээрээ байна л да. Одоо 100 нь бол бүгдээрээ уулын ам руугаа нүүж өвчээд хөдөр үгүй нүг өвчиж чинь гэсэн үг үстэй. Ерөнхийдөө хоттой бол цөөхөн хүн үлдээд байна шүү дээ. Тэр үед бол бас яг адилхан 100 хөдөр үгүй нүүчээд тэгээ хавар намар өвлөн хоттой оршин суудаг тийм л байсан баг. Тэгвэл жамаараа л явж байгаа л хөгжлөө энэ дөө. 90 биш байх л та. Харьцаад ягаад одоо гэрч харин 90% нь хотоос гарчдаггүй билгүй дээ. Нөгөө юг нийт суурсан Улаанбаатар хотын одоогийн иргэдийн ихэнх нь хөдөөний та хаанхыг өгөх юм уугуул Улаанбаатар гэж хэлэх чинь айгүй хаа. Та дүшин одоо уугуул гэдэг чинь өөрийн харьцангуй ойлголт болчиход байна л. 27 онд 1500 хүн л уугуул байсан байна шүү дээ. Тэгээ тэр хүмүүс хичнээн үржилээч гэсэн одоо
олон болохгүй л үү тий. Тийм. Тэгэхээр ер нь ихэнх нь бол суугуул Улаанбаатар хотын иргэд бол. Би нөгөө хөдөөнийхнийг над мэтийн хөдөөнийхнийг битээ гадуурхаарай гэж хэлээ. За монголчуудын нийслэлийн түүх гэдэг бүр урагшаага сэдвээр үржүүлэх гэвэл аль улс гүрнээс эхлэх боломжтой вэ? Одоо Монгол угсаатны гэдгээс эхлэдэг үү? Монгол угсаатны гэх юм бол одоо манай эртний өмнөх 209 онд манай эртний нийтийн толгойн өмнөх 209 онд тэмдэглэгдсэн Хүннүгийн нийслэл Луут хот гэж. За энийг судруудад Лунци гэж янз янзын нэрээр нэрлэдэг юм. Гэхдээ Луут хот гэж энэ хот бол энэ Хүннүгийн нийслэл байсан гэж ингэж үздэг. Хүннү өөрөө хоёр нийслэлтэй байсан. Зуны нийслэл, өвлийн нийслэл гэж. Өвлийн нийслэл гэхээр урагшаага арай дулаахан газар руу. Зуны нийслэл нь болохоор хойшоогоо. Тэр Луут хот юм байна гэж. Тэгээ энэ хотыг гайхалтай энэ Лунтин гэдэг нэрийг бүр ингээд тэмдэглэсээр яваад бүр Чингис хаан хүртэл тэр Лунтин гэдэг нэр нь хадгалагдаад тэмдэглээд яваад. Энийг одоо байршиж исэн газрын одоогийн хар хорноос жоохон баруун урагшаага Мойлтын ам гэж аманд олдсон газрыг гэж нэрлэдэг. Тэгэхдээ тэрнээс хойш ингээд Монголын нутагт байгуулагдсан улс болгон ганц хот биш. Би хоёулаа нийслэлийг яриад байна тий. Ганц хот биш. Одоо жишээлбэл тавгач нарын В улсын сударт Сямби нарыг бичгтээ энэ бол Сямби шастр гэж бүр тустай судар байгаа. Сямби нар 50 гаруй хоттой байсан гэд бичсэн байна. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд тийм олон хот Монголын нутаг дээр байсан байна гэд одоо ч гэсэн тойрууд нь их олддог. Яг Кеданы үеийн хотын тойр их олон бий л дээ. Жужаан нарын үед бол энэ В улсын сударт бас Жужааны Чонну хаан одоо жил бүр бөөдгнуудаа нэрлээд Лунтинд тахилга хийдэг байсан гэдэг. Тэгэхээр тэр Лунтин гэдэг нэр бол хадгалагдаад яваад байгаа байхгүй. Тэрнээс гадна бас их олон хоттой давхар хэрэмтэй хот байгуулж исэн мэдээ байна манайд. Нийслэл гэвэл би ягаад рекорд гэж хэлээд байгаа юм гэхлээр одоо энэ өмнөх үеийн Монголын өмнөх үеийн улсууд бүгд нийслэлтэй. За тэгээд тэрний дараа Монголын үе яваад ирэхээр Харойрон гэдэг. За яг тэр бол эзэнт их Монгол улсын үе тий. Дараа нь их Монгол улс задрангууд Юан улсын нийслэлүүд Юанчид орж 3 нийслэлтэй. Юуруу Алтан орд гэдэг юм бол бас гээд 3 нийслэлтэй. Сарай Бату, Сарай Биркэ нэг нь юу лээ. Узбеканы байгуулсан чинь. За тэгээд юуруу Илхант улс руу яваад ирэх юм бол Мараке, Тибриз, Султания гэдэг нийслэлүүдтэй. Юу Цагаатайн улс гэдэг юм бол Аксу, Карши, Алмалик гэдэг. Ингээд одоо хоёулаа ингээд тоглоход зөвхөн нэг үед бараг 9 нийслэл гарч эхэлж байгаа байхгүй. Хар хорны оролт тоцохгүй шүү дээ. Гэх мэтийн ийм сонирм байсан байгаа. Эндээс харин зөвхөн нүүдэлч гэдэг бол ингээл малаа энэ тэнд нүгэл явдаг хот гэж юу юу гэдгийг мэддэггүй. Бараг хотын хувьд очиод бошоохон нураагаа дээрэмддэг байсан гэдэг тэр ойлголт бол одоо худлаа юм байна гэж эрдэмтэд сүүлийн үед их үзэхүүлээд байгаа. Өөрөлдөл нүүдлийн иргэншил, суурийн иргэншил хоёр бол хоорондоо зэрэгцэж оршоод бие биенийг нөхөж явдаг ийм иргэншил байна гэж. Гэхдээ үе үеийн хотууд нь бас өөр өөрийн онцлогтой л доо. Тийм нэг сони үзэгдэл байгаа. Жишээл одоо их Монгол улсын үед байгуулсан хотууд хэрэмгүй. Яг бол дайсан байхгүй. Өмнөх хотууд нь бүгд хэрэмтэй байгаа шүү дээ. Дайсан ирвэл хэрмэн дотор орж нуугдан тий. Тэгэхэд их Монгол улсын үед байгуулагдсан хотууд за Юан улсын нийслэлүүдээс бус нь ер нь хэрэмгүй. Тийм учраас ингээд задгайх, замраагүй том газар нутгийг эзэлж оршдог гэдэг ч юм уу. Энэ дээр Цагаатай улс бол бүр их тодорхой жишээ байна. Цагаатай улс бол Мавринахар Моголстан гэдэг хоёр хэсэг болоод хуваагддаг. Моголстанд нүүдэлчд нь амьдардаг. Жишээлбэл дуглодууд Манлайс үгэ гэж газар амьдрын ч гэдэг юм уу. Мавринахар нь болохоор хот суурин газрууд нь
Тэгээ бүр цагаадаг хаанаг амьд байхад бол цагаадаг бол өөрөө нүдэлчдэг нүдлээд амьдрын явж идэг. Мавринахар гэдэг тэр муучин одоо тэр алмалик гэдэг хот гэдэг нь шүү дээ тий. Тэндээс бол үр тариагаа үйлдвэрлээд хүнс хоолоо үйлдвэрлээд нөгөө нүүдэлчтэй татвар төлдөг. Нүүдэлчт нь тэр хотуудын аюулгүй байдлыг хангадаг. Нэг юм бас нэг сонин симбиоз хамтран амьдрах гэх юм да. Ийм хэлбэртэй ч байсан юм. Та дөрөв Сиамби 50 гаруй хот гэдэг чинь одоогийнхоос орог хотын статустай хотуудаас 20-10-аас 20 дахин илүү тийм олон хотууд байсан байна. Яг одоогийн Монголын газар нутаг дээр биш байх. Нэлийн өргөн талбар дээр Сиамбиг тооцох байх. Та нөгөө шууд Цагаатаа хот гэж шууд дундад зүүн рүү оруулахаас өмнө тэнд одоогийн Монголын газар нутаг дээр байсан угсаат машин төргүүд байна, уугрууд байна, хятангууд тэдгээр угсаатнууд ч бас хотууд байгуулжсэн байлгүй. Байгуулж байсан. Одоо хэрвээ ингээд яах юм бол туул голын одоо заамраас эхлээд заяа. Заамраас эхлээд бараг өргөнгөө ортол 10 хотын тойрог. Кеданы үе. Кеданы үе. Тэгээд чинь ингээд хот байгуулж байгаа нь нэг хот нь нөгөө хотойгоо бараанд харах хэмжээний газруудад байгуулад явцсан байна. Тэр бодвол ингээд нөгөө хоттой цэргүүд суулгадаг. Тэгээд нэг хот руу нэг хэсэг нь хүмүүс дайрвал нөгөө хот нь бараагаар нь харж байгаа юм чинь очиж тусалдаг ч юм уу. Тийм байсан болов гэж бодохоор байгаа юм. Энэ одоо хар хорноос баруун хойдолд Арханган Тамирын голын хөндөд жишээлбэл Жужааны үеийн Мэмт толгой гэж газар одоо Мөмт хот гэж байсан байгаа. Тэр хотоо Мөмт гэд нэрлэгдсэн. Тэгээ тэрнээс болоод тэр газрын нэр нь Мэмт толгой болсон болов гэж бодогдохоор үе байдаг. За түргийн нийслэлийг бол Алтай нуруу хавьд байсан баг гэж үздэг. Тэр ч яг нөгөө түргүүч анхны байршил нь баруун Монгол Алтай нурууны цаадал байсан учраас тэгээ нөгөө өөрийнхөө эзэн тулсыг байгуулахдаа нутгийн голд гэж Алтай нуруу авсан болтой харагддгийг. За уугрын нийслэл хар болгосч одоо хар орносны холгүй орхны хөндөд байж байгаа шүү дээ тий. Тэрнээс гадна уугрын үед бол их олон хотод байгуулагдчихсэн. Одоо Булган аймгийн Сайхан сумын нутагт Хутаг өндөр сумын нутагт бие булгийн балгас гэж энэ Буянчуур хааны зарилгаар бай балх гэж Баян хот гэж хот байгуулж ирсэн юм юутай. Эндээс одоо нэлийн том нь бол 994 онд хятангуудын байгуулсан Хатан хот гэж. Одоо энэ бол Булган аймгийн Дашин жилийн сумын нутагт байгаа Чин толгой. Одоо тэр хотон гэж үздэг ч гэдэг юм уу. Ийм олон хотууд бол байсан байна. Хэрэгсүүд бас нэг ямар вүлээ Ордуу болог гэлөө бас нэг хотын нэр бас бий. Тэгтээ нийслэл гэдэг нь тодорхойгүй юм уу? Нийслэл гэдэг нь тодорхойгүй. Тэгээд хэрэгсийн үед бол нэг их олон хот бас байгуулагдаж барьсан түүх их багтаа. Ерөн зөвхөн их хот байгуулсан хүмүүс бол уугрууд. Дараа нь Кеданууд. Хамгийн их суурьшмал гэж хэлж болох уу? Тий, одоо хагас суурьшмал хүмүүс байхгүй. Жишээл одоо энэ Кеданы хотуудын сууриас бол жишээлхэд энэ Солонгосын хэл дээр Бухай гэж улс байсан шүү дээ. Бухай хүмүүсийн эдлэл хүртэл олддог. Тэгээ тэрийг эрдэмтэд бол юу гэж таагаад байгаа юм гэхлээр энэ хотыг байгуулад тэгээд тэр хотыг чинь нөгөө тэжээхийн тулд нэг эргэн тойронд нь тарьж тий суурьшмал амьдрал үүсэж байгаа шүү дээ их бага хэмжээгээр. Тэгэхээр тэр суурьшмал амьдралыг бий болгохын тулд тэр Бухай улсаас одоо эцдэл авсан юм уу, боол болгоод бариад ирсэн юм уу, хүмүүс суурьшуулсан ийм зүйл бас байна гэж ингэж үзэж байгаа. За одоо ингээд Монголын газар нутгаар байсан өөр угсаатнуудын хотууд гэдэг. Одоо шууд алгасаад их Монгол улс руу. Өөр угсаатнуудын хотууд ээж Монгол гаралтай. Яг уугар Киргизүүд нь бол Түрк гаралтай. Тийм Түрк гэдэг нь бол Түрк гаралтай. Бусд нь бол Сиамби, Жужаан, Хятангууч бүгд Монгол одоо яг үндэсний Монгол гаралтай үндэснүүд угсаатнууд гэх юм да. Зөвхөн их Монгол улс руу хүрээд ирэхээр бид нар ингээд шууд хар хорионлог үсрээд орчих гэж бодод их Монгол улсын үед бол хэд хэдэн том орд гэж байсан баг. За одоо энэ Хэрлэнгийн хөдөө харалт энэ Хинтээ аймгийн Дэлгэр хаан сумын нутагт авраг тосонгийн аршаанаас урагшаага 7 болдог тоон уулаас зүүн тишгээ шилхэнцэг горхны орчимд энэ авраг орд гэж байсан байгаа юм.
Энийг бол хамгийн эхэлж тэмдэглэсэн 1189 онд. Одоо энэ ордод хүн амтай очиж ийсэн гэж тэмдэглэгдээд үлдсэн. Тэгээ энэ ордын балгасыг ингээд малтахад бол нийтдээ ийм 4 хэсгээс бүрддэг. Талбай нь бол бараг 5 км квадрат. Нэлээд том ордгоо шүү. Тэгээд эн чинь шүтээний сүмтэй, гар урчуудын хороололтой, одоо газар тариалангийн бүстэй тийм газар байсан юм байна гэж судалгаанаас гарч байгаа. Тэгээ авраг орд бол одоо ихэнхдээ Хамаг Монгол аймгийн нийслэл гэх юм уу, одоо гол ордон гэх юм уу да тий. Тэрнээс гадна одоо энэ туулын хар шугууд, хар дүнгийн орд гэж энэ бол одоо Хэрээдийн Ван хааны орд байсан. Одоо энэ Улаанбаатар хотын сонгины орчимд байсан орд гэж үздэг. Энэ орд бол түүхэнд одоо нуус товчонд бичигдсэн нөгөө хин Тэмүүжин бүртээгөө мэрэгдүүдэд алдчихад Ван хаан дээр ирж нөгөө булган дахаа барьж одоо туслаач гэж гуйдаг штэ. Тэр бол энэ хар дүнгийн ордод болсон үйл явдал гэж одоо түүхчид үзээд байгаа юм. За тэгээд тэрнээс гадна Булган аймгийн Сайхан сумын нутагт Сайхан үлжийн хүндэд халиутай орд гэж байсан гэж. Энийг бас Хэрээдийн орд байсан гэж үздэг. За тэгээд энэ Архангай тийшээ Идэр уулын хөвөнд бол бас 8-ны орд гэж байсан баг. Одоо 8-ны хамгийн зүгийн том ордон тэр байсан болоогод дор ээж 4 орд. Тэр одоо дөнгөж Монгол улс бүлгэж явах үед энэ 4 орд байсан гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг авраг гэдэг ордыг бол малтлах хийсэн хүмүүс нь бол ер нь хотын шинжийг олж исэн гэж. Тэгэхээр тэр үеийн хот маань өөрөө ийм зориулалт нь ажилтнуудын зориулалттай байсан баг. Одоо ч ингээд дайн байлдаанд явна, тэр олон цэргийг чинь ном сумны зэвийн хийн тийм. За тэгээд одоо сэлэн мэлмийн үйлдвэрлэл нь өөр юу ч байдаг юм орных нь хазаар амгаа гэдэг ингээд тэрийг нь үйлдвэрлэдэг дарагчууд нь ингэж төвлөрч суудаг. Тийм учраас энэ одоо энэ авраг ордоос бол хэрэмтэй барилга үлдэгдлүүд олдоод байгаа. 13 хэрэмтэй барилга байна гэж. Тэгэхээр тэр чинь бас нэг хүн дайраад ирэхэд нэг хэрэмнийхээ ард ороод нуугчдаг. Тэр хооронд нөгөө ойр хавьд байгаа одоо Хамаг Монголын овг аймагуд нь цуглаж ирээд байлддаг ч юм уу те. Ийм бас нэг юутай одоо нэг тийм шивэлсэн ордын хэлбэртэй ийм орд байсан юм байна гэж. Тэгээ 80 дайнд явахаар эндээ одоо нөгөө өвгөд хөштөө эмс өгтөө үлдээгээд тэгээ нэг хамгаалтын цэрэг мэрэг ингэж үлддэг байсан. Гэхдээ хотын шинжийг олсон байсан юм байна гэж. Ингэж. Гэхдээ энэ орд одоо монголчуудын түүхэнд анхны хэд биш шүү дээ. Чивтэр Германы дугаар дээр ярьсан санаж байна нөгөө Жужааны Аварын хаан тулс гэж Тиса мөрний иргэдээр ийм 3 давхар шивэлсэн бэхлэгтэй орд байсныг нь их Карлонгийн цэрэг хүү Пипиний цэрэг хоёр нь орж ингээд эзлээ. Тэгээд тэндээс Америк алт олж аваа. Тэгээд ариун Ромын эзэн улсыг анх үндэслэн болсон гэдэг. Тийм болохоор ийм шивэлсэн ордын хэлбэртэй хот бол одоо Монголд нэлээд байсан юм байна гэж үздэг. Тэгээд ерөн зүгээр дээр үеэсээ эхлээд эзэн хааны хаан эзний байрладаг газар нь ерөнхийдөө нийслэл болж хувирж байгаа байхгүй. Тийм учраас тэр их Монгол улсын үед одоо яг бас 1220 онд бол хин Чингис хаан хар хорныг бол нийслэлээр сонгож авсан гэсэн юм энэ чи хятадын ий түнжи билүү дайчин улсын ойлгох гэдэг судар дээр бичээстэй байдаг юм л да. Тэр үеэсээ бид нар Монголын нийслэлийг их Монгол улсын нийслэлийг тоолох хэрэгтэй байна. Нэг ойлголтын үед энэ орд гэж та нийслэлээс юугаар нь ялгах? Зөв аймгийн хэмжээний төвлөрсөн газрыг орд гэж хэлэх юм уу? Тэгээ орд гэдэг нь томоохон төвлөрлүүдийг хэлж яахгүй юу. Тэгээд чи өөрөө бас нэг тийм байшин барилгатай хан хэрэмтэй ийм томоохон төвлөрлүүд хэд хэдэн газар үүсч бий болцсон. Тэгээд яг энэ чи хар хорин бол Хэрээдийн Ван хаан оршин суудаг байсан нэг нийслэл нь шүү дээ. Тэгээд хар хориныг бол одоо Чингис хаан 1205 онд одоо Ван хааныг одоо мөхөөгөөд
Тэгээ хар хорныг эзэлж авсан байдаг. Тэгээд хар хоринд бол одоо Монголын эзэнт гүрний нийслэлийг 1220 онд одоо шилжүүлсэн гэх юм да. Гэхдээ их хаан бол хар хориндч байдаг. Юундч авраг орддооч байдаг юм байсан байгаа. Ягаад гэвэл Монголын нууц товчоог бичиж дуусгасан хугацаагаа одоо тэр жил их хааны авраг ордод бууж явах үе шилгэнцэг горхны эрэхт одоо хуралдаа орж явах үед энийг бичиж дуусгав гэдэг бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хөдөө харалт бичиж дуусгасан тэр тэнд бол бас орд байгаад байсан юм байна гэж ингэж харагдаад байгаа. Шивэлсэн хот гэж юу гэлээд байна? Шивэлсэн хот гэдэг чинь нөгөө хан хэрэмтэй. Гэхдээ одоо тэр үеийн Монголын хот гэдэг чинь нэг тийм амар хятад хотууд шиг амар өндөр хамтай биш. Зүгээр ингээд шивэлээд хашаанууд босгоцсон. Зүгээр дайсан ирвэл төр зур тогтоох тийм үг л хэлж байгаа юм л да. За их монголчууд хар хорныг нийслэлээ болгосон гэдэг. Тэрнээс өмнө энд угаасаа нэг биш суурин орд ч юм уу эсвэл өмнө нийслэл байсан газар байсан байна шүү дээ. Уугрын нөгөө Тахай хот энэ төр гэдэг. Тэгээ эн чинь одоо 8 дугаар зууны үед Уйгурын Буху хааны үед үндэслэгдсэн хот гэж тэгж үзээд байгаа. Тэгээ хар хорин гэдэг нь бол Уйгур бас хэлний нөлөөтэй гэж. Манайх бол хар хүрэн мөнтер гэж тайлбарладаг хүмүүсийг л дээ. Галтуулын хүрмэн чулуу биш үү? Тэрүүгээр нь. Зүгээр ер нь бол Уйгурын домогт бол Уйгур үндэстэн бол хар хорон гэдэг уулнаас анх гарал үүсэлтэй гэж ийм домог байдаг юм байлээ. Тийм учраас энэ хар хорин хотыг бол хар хорон гэж анх одоо хот байгуулахад нэрлээд тухайн үед монголчууд бол Тахай балгас гэж нэрлэдэг байсан байгаа. Гэхдээ цаашдаа бол нэг анхны нэршил нь буцаж сэргээд энэ хотын нэр болоод үлдсэн. Ийм зүйл харагдаад байгаа юм л да. Тэгсэн мөртөө бас Лунтин гэж нэрлэдэг байгаа. Одоо жишээлбэл Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл гэдэг сударт одоо 1205 онд Тэмүүжин Ван хааныг сүнөөгөөд тэгээд Тэмээ хэрт их ав хийж гэж Тэмээ хэрийн гол гэдэг нь одоогийн халх гол. Тэнд их ав хийгээ тэгээд тэнд нөгөө цэргийн одоо 100 мянганы системийг одоо анх үүсгэн бий болгоод тэгээд тэндээсээ Лунтингийн газар хөрөв гэдэг бичсэн байна. Тэгээд тэр нь хар хорин хотыг эзэлж авсан хэрэг юм байна гэж энэ түүхэн дээр тэмдэглээд байгаа. Тэгээд хар хорин бол дахиад өөрөө ажилтны хот байсан байна. Юу биш. Өөр нэг тийм зориултахгүй. Ер нь ажилтны хотоос одоо энэ хар хоринд Германы эрдэмтдүүд их олон жил малтлах хийж байгаа шүү дээ. Тэр малтлахын үр дүнд гарч ирж байгаа одоо тэр нэг ширэм хайлдаг 100 ган одоо хайлж байгаа 100 тэр байтхан нөгөө ган хайлахын тулд нэг хөөрөгдөн шүү дээ. Тэр хөөргийг ингэж хөөрөгдөх зориулсан усан ийм хүрдтэй дээр мөртөл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр чинь зүгээр нэг одоо ингээ хоёулаа нэг товч мовч амгааны хэмжээний юм хийх төмөр хайлдаг юу гэж ч бас нэг тэр үедээ бол их тийм үйлдвэрлэл маягийн ийм явдаг газар байсан юм байна гэж харагдав. Их Монгол улсын үеийг хүртэл гэхээр чин дахиад тэрнээс хойш хаадууд бас нэлийн хөгжүүлсэн. Тэгээ ер нь Хувлаа хаан хүртэл бол их Монгол улсын нийслэлсэн тэр тухай бол одоо нөгөө Европоос ирж исэн том Ромын Папламын элчнэр одоо Гийом де Рубрук, Плана Карпини, Андре де Ланжумо гэх мэт улсууд ч бол хар хорин дээр ирээд ингэсэн гэд хар хорины тухай бичиж үлдээсэн зүйлүүд бол их нэлтэй. Зөвхөн хар хорин бол Чингис хаан бол өөрөө тэр хар хорныг их амар хөгжүүлж чадаагүй хүн л дээ. Яг л 1220 он гэдэг чинь маань хүн баруун зүгийн аянд морчиж байгаа юм шүү дээ. Тэгвэл яг тэнд Чингис хаан өөрөө амьдарч исэн юм гэдэг нэг асуулт байна. Энэ үжигээс завгуул ингээд талдаад тийш улсаа байгуулаад дан хийгээл яваад байгаа шүү дээ. Тэгвэл амьдарч исэн юм байна гэдгийг нь бол 1331 онд хар хоринд Чингис хааны амьдарч исэн өргөөг шинээр сэлбэн өгсөн мэдээ бас юу улсын сударт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг Чингис хааны амьдарч исэн гэр өргөөг сэргээх гэхээр тэнд бас нэг амьдарч исэн өргөө байсан л болж таараад байгаа. Тэгэхээр мань хүн богино чултгай хугацаанд хар хоринд амьдарсан. Зүгээр хар хорин хот хизээ одоо яг тийм улсын нийслэл болоод мундаг улсын бэ гэхэлэр Өгөөдөө хааны байсан. Өгөөдөө хаан ч нь бол Өгөөдөө хааны үед бол монголчууд их олон газар дайнаа үргэлжлүүлсэн шүү дээ.
Хевчаага энд ингээд бараг унгар хүртэл дайцсан Өгөөд хааны үед болж байгаа үйл явдал те. За тэгээд энэ юугаа Өгөөд хааны үед чинь Алтан улсыг бүрэн мөхөөгөө сүм улстай ер нь эхний дайнд орж эхэлж байна. За Солонгосыг эзэлж байна. За тэгээд тэр Чармагаан жанжин бол Иран гэд бүр Багдадын халифын нутаг хүртэл давшиж байгаа тийм юутай болж байгаа. Гэтэ нэг онцлог нь Өгөөд ч өөрөө цэрэг томилоод явуулдаг болохоос өөрөө тэр дайнд явж байгаагүй шүү дээ. Мань хүн Алтан улсын эсрэг дайнд одоо цэрэг өөрөө удирдах явсан баг. Тэгэхээр зөвхөн Өгөөдөө бол өөрөө нэгтэйгээ зэлэн суглаад дан хийгээд исэн хүн биш байсан учраас тэр морин өртөөнүүдийг байгуулах, хар ойрон хотыг яг хотын хэмжээтэй болгох, тэнд нөгөө яриад байгаа Өгөөд хааны 64 баганд ордон буюу Түмэн амгаланд ордон гэдгийг барих ч гэдэг юм уу. Ийм юм хийж хар ойрон хотыг бол одоо нэг тийм яг одоо их гүрний нийслэл болгож хөгжүүлсэн ийм зүйл харагдаад байна. Яг үнэхээр Европын тийм сонгодог архитектор ирж энэ хотыг байгуулсан гэдэг дээр. Одоо тэр үед чинь яг одоо монголчуудын тэндээс урчууд мурчууд авчирч одоо хот нийслэлээ хөгжүүлдэг байсан үнэн л дээ. Одоо нөгөө нэг алдартай мөнгө мод байгаа шүү дээ. Одоо энэ нэг Чингисийн музей дотор юу хийгээд тавьсан, загварыг хийгээд тавьсан. Тэрийг хийсэн Гийом манайхан бол Вильгельм гэдэг орос дуудлагаар нь бичээд байгаа. Гийом Буше гэдэг хүн чинь өөрхий Парис хотын дараагийн сүмийн өөдөөс харсан гүүрний хажууд амьдардаг байсан юм шүү дээ. Нэг удаа халтууранд тусаад Унгурт очиод халтуур хийжсэн чинь Унгурт Монгол зэрэг орж ирээд тэгээд тэрэн дунд маань ихэн олслогдоод бүр Монголын нутаг руу явцсан баг. Халтууранд явахдаа судалгаа хийж хаашаа явах вэ их сайн бодож байхгүй янз бүрийн юм тохиолдож болдгийг шүү л. Тэгээд их хот байгуулалтад оролцсон гэдэг чинь бас одоо түүхэнд үлдэх нэртэй л болсон гэсэн үг шүү дээ. Яг тийм нэр тийм л багтаа нөгөө Буше гэдэг хүн тэр тэндээс Парисын дараагийн сүмийн өөдөөс харсан байшинтай амьдраад нэг ганц хоёр алт мөнгө идэл урлаа сууж исэн бол тэгээд мартагчих байх л та тийм нэг Монгол дээрээд тийм гоё юм ийсэн учраас түүхэнд нэр нь үлдсэн. Нэгдлийн бас нэрээ давуу тал ч юм уу. Зүгээр ер нь бол энэ хар ойрон хотод бол 1246 онд Гийом де Рубрук ирж исэн мөн онд энэ чинь 46 он чинь нөгөө хин гүйгийг хаан ширийн залж байгаа хуралдай болж байгаа шүү дээ. Тэгээд тэр хуралдаа дээр чинь ингээд газар газрын одоо элч нар ирээд тэрэн дотор Ромын папламын элч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ Рубрукийн тэмдэглэл дээр бол одоо ингээд тэр газрын султан ирсэн, тэр газрын одоо юу ч гэдгийг хаан ирсэн ч гэдэг юм уу юм тэмдэглэлүүд байдаг. Тийм үнэхээр дэлхийн нийслэл болж исэн гэдэг нь бол үнэн баг. За одоо хар ойрон хот чинь тэгээд нэг 20-30 жил өгчөөд ингээд Монгол улсын нийслэл урагшаага ховлоогаад байгаа юу асуулж эхэлж байна. Юу улсын нийслэл? Тийм гэхдээ тэр хүртэл байж тээ нэг асуудал хэлэх хэрэгтэй. Хар ойрны асар том сул тал байсан. Өөрөө гэж хичээж чаддаг. Энийг Рубрук чинь одоо өөрийнх нь номонд бичснээр бол өдөрт 500 тэрэг хүн сатсан тэрэг хар хорнд ирдэг байсан гэд бичсэн баг. Тэгэхээр зэрэг тэр хот бол өөрөө гэж хичээх тийм үйлдвэрлэлийн одоо хүнсний үйлдвэрлэл байхгүй. Тэгээд тэр хотод чинь голцоо одоо газар газараас ирсэн уран дархан янз бүрийн хүмүүс амьдардаг. Тэд нар чинь нөгөө дандаа монголчууд шиг махан голцоо хоолтой биш бас гурил ногоо янз бүрийн одоо хэрэгэлдэг. Тэгээд тэр хавьд нь үйлдвэрлэдэггүй байсан учраас зөөж авчирдаг байсан баг. Тэгээ энэ сул талыг одоо Хувлын хариг бүх хоёр чинь нөгөө хаан ширээний төлөө тэмцэлдэж эхэлж байгаа шүү дээ. Монголын анхны иргэний дайн болж байгаа үе. Тэгээд тэр үед бол Хувлаа тэрийг ашигласан баг. Тэгээ ерөөсөө дайн байлдаанаас гадна манай хүн ерөөсөө хар хорин руу явдаг хүнсний хангамжийг тасдаа хийсэн. Тэгмүүд нь хар хоринд чинь хүнс ховордоод эхэллээ шүү дээ. Тэгээд ариг бүх чинь Цагаатай улс руу Алгу хааныг явуулж байгаа. Алгу чи очиж Цагаатай улсыг эрхийн гартаа авангуудаа тэнд одоо тэр чинь нөгөө Мавринахар гэдээ бас газар тариалангийн том бүс байна шүү дээ. Тэндээс тариа будаа юу руу ирүүлэх хэрэгтэй байсан баг. Хар хорин руу ирүүлэх хэрэгтэй байсан. Зүгээр алгуун тэнд очиод хаан болонгуудаа арай бөхөөгөө чамд одоо хамаагүй гэхэд Хувлаагийн талд л орсон болохоос.
Энэ чинь ингээд хар орны их том сул талыг харуулж байгаа байхгүй. Нөгөө талаас яг энэ иргэний дайны дараа Хувлаа өөрийгөө одоо чинь Юан улсын хаан гэж зарлж байгаа шүү дээ. Эхлээд минь би их Монгол улсын хаан гэж зарлж байгаа. Хинийгээ дарчаад ариг мөхөө дарчаад тэр Юан улс чинь бараг 10 жилийн дараа зарлж байгаа. Тэг их Монгол улсын хаан гэж зарлсан ч гэсэн тэр үеэс эхлээд Зүчийн удмынхан, Өгөөдийн удмынхан, юуныхан, Тулуун удмынхан, Цагаатайн удмынхан эдгээр чинь хоорондоо талцад зөрчилдөд тэгээд бараг бие даасан улсууд бий болж байгаа учраас хүссэн үсээгүй хоёулаа одоо Юан гүрний нийслэлүүд, Цагаатайн улсын нийслэлүүд, Алтан ордын нийслэлүүд, Илгааны нийслэлүүд гэдэг асуудал ярих төгөндтэй. За тухайн олон нийслэлүүд үүсч эхэлж байгаа холбоотой юунаас эхэллээ? Юан улсын нийслэл. Тэг Юан улсын анхны нийслэл бол одоо Шандуу хот шүү дээ. Шандуу хот энэ Марко Пологийн номонд одоо энэ тухай айгүй гоё бичээд айгүй гоёч хот байсан юм шиг байгаа. Тэгээд тэрнээс болоод одоо энэ Европын чинь нэг тийм Деважинг Санадуу гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ чинь тэр Шандуу хотын нэрээр нэрлэгдэж байгаа. Энэ бол Хувлаа хаан ширээнд суухаас өмнө мань хүн чинь Эдийн захирагч маягийн байсан учраас тэр бүс нутгаа захирж яхахын тулд өөртөө зориулж бариулсан гот юм да. Энийг хятад хүн бариулсан Хувлаа хааны дэргэдийн төшмө Лю Бинжун гэж хүн энэ хотыг төлөвлөөд тэгээд яг тэр хотынхын зураг мураг дэд бүтцийн хийсэн хүн бол арабын Ехүү дэрвлүү тийм араб хүн байсан гэж. Энэ бол Деважин гэж үзэхээс аргагүй хот байсан юм шиг байна. Нэгдүгээр тийм шүү дээ. Одоо энэ юу чинь энэ Шандуу хот чинь бол одоогийн Өвөр Монголын өөртөө засах орны Шилэнгол аймгийн Шулуун хөхөшөөний төв орчимд Бээжингээс хойшоо 270 км зайд байгаа хот. Гэдэг маань эн чинь Хятадын нутаг болоод их талын яг зааг дээр барьсан хот байхгүй. Тэгэхээр одоо нөгөө Хятад байгаа их халуун ирж нөлөөлөхгүй те. Нөгөө талаас чи хэрвээ одоо ингээд нэг хээр талдаа байх амьдралаа санагалцах юм бол тэнд чинь байж байна. Тэгээд тэр ийм дөрвөлжин хэрэмтэй хот бариад тэгээд тэр дөрвөлжин хэрэмтэй хот нь ингээд дөрөв хуваагдаад Голдон хааны ордон байдаг. Тэгээд баруун талд нь одоо юунууд Төшөмдийн хот, Яам дууд энэ нь байдаг. За тэгээд зүүн талд нь одоо иргэд нөгөө нэг одоо уран дарахчулын нэтэрээ тэгээд тэр хааны хот үйлчлдэг хүмүүс байхад тэр хой талд бол асар том ингээд хашаагаар хашаалтсан тал газар байна. Тэгээд тэрийг бол яг хөө тэр нөгөө эзэн хааны өргөө тэр том тал дээр нааш шашаа ингээд нүүж оршдог байсан юм байна гэсэн ийм таамаг байдаг л да. Энэ бол одоо эн чинь дотоод хот гэдэг дотор нэг юу байгаа ордон байгаа нэг дөрвөлж ашиг шүү дээ. Энэ дотоод хот бол хааш хашаа 550 м урт. Хагас километр урт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ их том ордон байсан байж таарах гэдэг. Тэр үеийн бас нэг онцлог манай монголчуудын за бодвол төлөвлөсөн хятад хүн, араб хүн энэ төр төлөвлөсөн болохоор тэгдэг юм уу? Ер нь нийслэл хоттой заавал нэг нуур хийдэг. Тийм нэг онцлог байна. Гэхдээ монголчуудын өөрийн хотын онцлог нь заавал нэг тийм нуур энэ төр хийдэм шүү. Хиймэл нуур энэ төр. Тэг ер нь яг нэгдүгээрт ус гэдэг чинь өөрөө хэрэгтэй тий. Тэгэхдээ нөгөө талаас бол тэр бас нэг монголчуудын хот байгуулалтын нэг онцлог юм байна гэж бодоод байгаа. Энд чинь энэ талдаа нөгөө нэг гар урчууд, дарахчууд амьдардаг гэсэн шүү дээ. Тэн дээрээ зах нь байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс ч ерөөсөө энэ хойтлынхаа тэр сайхан зэлүүд тал руу гарах боломжчгүй. Тэнд чинь хааны орд өргөө байдаг учраас тийшээ оржиж болдгоо. Тэгээ тэнд Марко Пологийн бичснэр бол их гой ордууд байсан байгаа юм да. Жишээлбэл Монгол гэрийн хэлбэртэй усан болор орд байсан байна. Болор орд нь нэртэй. Чи тэгээд
мэдээж хааны өргөө юм чинь 5 ант биш идвэж та тий их л том юм байгаа шүү дээ. Айгүй л автай сааны өргөө шиг л том байгаа шүү дээ. Тийм том усан болороор орд хийн гэдэг бол тэр одоо нүгэлтэй үнэтэй юм байж таарах гэдэг. А тэр голын дөрвөлжин дээр нь их амгалан тарш гэж. Тэр бол одоо ингээд нөгөө хаан юу яадаг. Тэгээ одоо юу гэдгийг тал нутгаас ирсэн хүмүүстэйгээ бол нөгөө хойтлынхаа сайхан талд байгаа өргөөндөө уулздаг. Өмнө зүгийн хятадууд ирвэл их амгалан тарштай авч уулздаг ч гэдэг юм. Марко Поло бичснээр бүр ингээд угсраад энэ тэнд бариад байдаг хулсан орд байна гэд бичсэн байна. Хулсаар хийцэн. Тэгэл ингээл угсраал нэг газар угсар тавиал орд болчдөг. Тэгжээснэ дараа нь нөгөөдгөө буулгаал одоо яг Монгол гэр шиг өөр газар аваачаал нөгөөд хулсан ордоо барьдаг. Тийм хулсан орд байна гэж бичсэн байгаа. Аюур барбад буян тааны байгуулсан бугут орд гэж байсан байгаа. Энд чинь 3 хаалгатай. Саран хаалга, наран хаалга, мэндийн хаалга гэж. Мэндийн хаалга гэдэг нь бол одоо гол хаалга юм шиг. Хүмүүс орж ирж мэндэ мэддэг гэсэн үг шүү дээ. Тэгээд мэдээж Монгол уламжлалаар бол өмнө тийшээ харсан хаалга л байж таарна. Тэгээд саран хаалга, наран хаалга гэдэг. Тэрний үлээ хятар Дунхуамэн, Синхуамэн чөлөөмэй тийм нэртэй. Энэ мэн гэдэг үг чинь юу шүү дээ. Хятадын хаалга гэсэн үг шүү дээ. Одоо монгол хэлний чамин гэдэг үг чинь чэмэн гэж одоо хаалган дээр байсан захаас гарсан үг шүү дээ. Баруун тийш чинь дама хаалга гэдэг нь нөгөө том хаалга. Том их хаалга, дама хаалга тий. Одоо нэг машин ордог хаалга, дааман гонгол гэдэг. Тий. Тэр мөн байна тий. Тийм мөн. Тэгээд энэ тим их гоё хот байгуулсан баг. Тэгээд дараа нь Хувлын хаан чинь юу Дайду хотыг байгуулсан. Энэ нөгөө хуучин зөрчдийн алтан улсын нийслэл Жунду хотын хажууд барьсан баг. Тэр бас өөрийн логиктэй байгаа. Жунду гэдэг чинь хуучин нийслэл нь шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ чи тэрний хажуухантай өөрийнхөө ордон хотыг барьчих юм бол тэнд ингээ ажиллах хүмүүс, тэрийг барьж байгаа хүмүүс зориулаад хот байгуулах шаардлага байхгүй шүү дээ. Хууч хот ч байж байгаа юм чинь. Тэр чи одоо ингээ Жунду хотоос юу лээ нэг хэдхэн километр зайтай. Тэгээд тэрийг дайдуу гэж их нийслэл гэж нэрлэдэг байгаа. Тэгээд Шандуу нь болохоор зуны нийслэл болчихж байгаа. Тэгээд дахиад нэг нуурын тухай ярьсан тийм. Энд чи одоо Жундуу гэдэг чи одоогийн Бээжин шүү дээ. Дайдуу гэдэг байгаа бас. Тэгээд одоо тэр Бээжингийн одоо том дарга нар амьдардаг Жинхай нуур лөө. Жинхай гэдэг нуур, Бэхай гэдэг нуур тий. Тэр нуурууд чинь энэ Монгол Юан улсын үед байгуулсан нуурууд. Тэгээд тэндээсээ Хятадын Тунжаа хот руу асар том урт суваг татаад тэгээ Бээжин хот чинь далайн бомб болж байгаа. Тэр үед далайн бомб байсан. Гэхдээ одоо ингээд далайгаас ирсэн онгоцнууд тэр сувгаараа явсаар гоод тэр Бэхай нуур, Жунхай нуурд ирдэг. Тэгээд далайн бомб мөн биш. Одоо тийм байхгүй. Яг тэр нь тэгээ сүүлд нь тэр сувгнууд нь сүнцсэн л тоо. Зүгээр энэ Дайду хотыг байгуулсан тухай Марко Пологийн тэр номонд бол хаан балгас гэж Катай гэдэг оронд одоо энэ хаан балгас гэж их гоё ариун устай их мөрний ирэг дээр хот байсан. Тэгээ тэр хотыг энэ зурхаач төлөгч нар энэ хаан балгас буюу хаан балыг хотын иргэд ер нь нэг өдөр одоо эзэн хааны эсрэг тэмцэх юм байна гэдэг зурхаа төлгөнд буугаад тэгээд Дайду хотыг барьж эхэлсэн юм а гэж тайлбарласан байдаг. Тийм сонио. За ингээд дээд дунд доод хот биш л Дайду гэж их нийслэл. Их нийслэл. Шандуу гэдэг нь дээд нийслэл. Дээд нийслэл. Дунд нь бас нэг Жундуу гэдэг нэг жижигвтер хот байгаа юм. Тэр нь дунд нийслэл. Жун гэдэг чинь нөгөө хэдэлний дунд гэсэн үг шүү дээ. Энэ нийслэл нүүгээд байгаа гэсэн үг эсвэл зориултууд нүүр гэсэн үг үү? Гэхдээ хаан ээлжлээд тэр ордонгуудаа очиж суудаг хгүй улирлаас амар. Одоо сайхан халууны улирлд бол дээд нийслэл рүүгээ нүүчдэг. Тэр чинь нөгөө тал дээр байгаа учраас арай сэрүүхэн биш шүү дээ тий. Тэгээ сэрүүн болоод ирэхээр зэрэг Дайду руугаа их нийслэл рүүгээ нөгөө очдог. Тэр чинь бас нэг Бээжин хот гэдэг чинь хамаагүй харьцангуй дулаахан газар шүү дээ. Жундуу гэдэг нь дунд нь нэг завсрын маягийн нийслэл байгаад байгаа. Тэр нь бол нэг тийм том хот биш. Жундууг бол юу гэж л үтсэн байна л дээ.
нэг тийм юу гэмдэ улирлын хот гэх юм уу. Хаан нүүдэлж явахдаа очиод тэнд байхаар бага хүмүүсээр дүүрчдэг. Тэ? Тэгээ хаан нүгөө явчихлаар нөгөө дэрэгдийн хүмүүс нь дагаад нүгөө явчих штэ. Тэгэхээр зэрэг бага манаач үлддэг л тийм хот байсан л гэж тэмдэглэсэн юм билээ. За Монголын эзэнт гүрэн задраад тэгээ тэнтэй холбоотой түрүүний танд дурсан 9 хот хараар нас тустай. Тэгээ хоёлаа зөвхөн Юаныг л сайн ярьлаа шүү. Алтан ордыг ярих хэрэгтэй шүү. Алтан орд гэж одоо Оросын эрдэмтдтэй хийсэн археологийн малталгаар бол Алтан орд бол 150 гаруй хоттой байсан. Тэрний бараг 76-7-гийн монголчууд үүсгэн байгуулсан гэж бичээд байгаа. Тэгээ одоо тэр Алтан ордын нийслэл Сарай Батуу гэдэг шүү дээ. Энэ ижил мөрний ирэг дээр Астрахань хавцаа байгаа хотын тойр биелдэг. Тэгээ тэрийг ингээ малтахаар одоо яг ер нь бол одоо Европын эрдэмтд бол нөгөө монголчуудын харанхуй бүдүүлэг инээ тэргээд тэр орсуудын хийсэн Золотая Орда гэж кино үзсэн баг тийм тэнд Сарай Батуу хотын чинь нэг тийм дунд даазан хэдийн шавар тагцнууд ингээд тавьдсан. Тэгээ тэрийг одоо ингээд энэ бол нөгөө монголчуудын нийслэл Алтан ордын нийслэл гэдэг байгаа байхгүй. Тэрийг бол яг мэрэгжлийн эрдэмтд нь үгүй тэгж доромжилж болохгүй шүү. Шал өөр юм байсан. Сарай Бат хотыг ингээ малтад үзэхэр биш тэ. Нийтийн халуун усны газар гарч иж байгаа. Харам гэдэг. Одоо яг одоогийн Турк маягийн байна гэсэн үг л тэ. Гэхдээ тэр чинь зүгээр нэг одоо ингээд баян хүний гэрт байгаа хэд биш. Нийтээр ордог тийм халуун ус байдаг. Тэрэн дотор эмэгтэйчүүдийн нийтийн бие засах газар, эрэгтэйчүүдийн нийтийн бие засах газар энэ төргээд малтад гаргаад ирж байгаа. Тэр юунаас болж яаж нэхлээр эмэгтэйчүүдийн бие засах газар нь эмэг олдоод эрэгтэйчүүдээс нь бүгж олдсон баг. Эрэгтэй хүний зүудэг бүгж. Тэгвэл чинь эрэгтэй эмэгтэй гэж ялгадаг байсан юм байна. Тэгээд тэр чинь халаалтын юутай хот дундуура усан сувгтай. Ус дамжуулдаг. Тэр хоолойг нь шаазангаар хийцэн. Газар доогуур явдаг. Тийм усан сувгтай. Байш нь өөрөө халаалтын ийм системтэй. Шалан доогуур нь ингээд халаалт явдаг. Тэр усын ингээ халаадаг зуух байш нь ингээ хажууд байдаг. Тэгээд нөгөө Алтан ордын улсад бол нөгөө дайрахтайсан байхгүй. Тийм учраас хан хэрэмгүй байсан гэж би хэлсэн шүү дээ. Тийм учраас ингээ хот нь замраагүй тэлдсэн. Ерөнхийдөө нэг тийм одоогийнхаар бол та сингл хаусууд. Өөрийн жижиг цэцэрлэг мэцэрлэгтэй тэгээд ингээд ийм дөрвөлжин хашаатай ингээд тархсан ийм хот байсан баг. Яг тэр Сарай Батуу нь бол дараа нь Узбек хааны үед нийслэлээ Сарай Биркээр шилжүүлээд тэгээ Сарай Батуу сөнж эхэлсэн л дээ. Тэгээ сөнөд эхлэнгүүт нь яаж юм гэхэлэр ингээд хүмүүс очиад юу эзэнгүү болсон байшингуудын топонууд нь аваад дараагийнхаа хотыг бэрээ явчихж байгаа байхгүй. Астрахань хот чинь одоо тэр Сарай Батуу хотын туйрнаас авсан юугаар тэр үед бол Астрахань биш Хажи Тархан гэж нэрлэдэг байсан л. Халимуудын нүүдэл чинь тэгвэл үндсэндээ бол Алтан ордын тэр нийслэлрүүд л дахиад очисон нүүдэл юм шүү дээ. Мөн одоо бүр ихний нутаг гэж хэлвэл тээ. Гэхдээ тийм олон хотууд байсныг одоо үүсгэх тийм одоо тэгэхээр бид монголчууд гэдэг чинь тийм басч гэж тийм дан суурьшмал амьдралтай биш нүүдлийн амьдралтай хүмүүс бас биш байгаа байхгүй. Чи тэр газар 150 хот тэгээ бүгд дандаа худалдаа арилжаа нэг замаа дагаал баригдаад байгаа л да. Цагаатай улс Оломолыг би түрүүн тадварцсан. Тий. За цагаатай улс бол юу? Цагаатай улс бол штэ өөрийн барьсан нийслэл нь бол Карши хот. Цагаатай хаадууд энийг бариулаа. Монгол үг байгаа штэ. Харш. За Карши гэдэг. Энэ одоо Узбекистанд байгаа хот штэ. Алмалыг бол өмнө нь юу лээд чинь ямар улс үлээ нэг мусульманы юунууд харлугийн улсын нийслэл байсан. Одоо нөгөө Чанчун бомб Чингис хаантай уулзах гэж явахдаа Алмалыг гэр дайрсан тухай тэмдэглэж үлдээгээд энд харлугийн захирагч байна. Тэгээд тэрийг нь хинжээдэг Монгол дарагч хажууд нь байна энэ гэд бичсэн баг. Тэгээд дараа нь нөгөө цагаатай улс гэж бий болоход тэнд нийслэлж исэн баг. Тэгээд нийслэлийн ингээд байршлыг харах юм бол цагаатай улс гэдэг нэг юм байхад жоохон зүүн талдаа
улсынхаа. Тэрийг нь зүгээр ингээ харах юм бол нөгөө цагаатай улс чинь эхнээсээ нэг тийм Монголтойгоо их холбоотой асуудлуудын ер нь их ихтэй хараар нь шийддэг, их хаан шийддэг тийм тогтолцоотой явж ирсэн учраас тэр Алмалыг хот нь бол жоохон Монгол тал руугаа илүү ойрхон байршилтай хот байгаа шүү. Яг цагаатай улсын өөрийнх нь одоо ингээд гол тижээж исэн одоо хотууд нь буюу Мавринахар гэдэг энэ ч одоо нөгөө Амударья, Сэрдэрья мөрний хөндөй гэж шүү. Газар тариалангийн бүс нутаг тэгээд гол худалдааны зам явдаг. Тэр хотууд Бухар, Самарканд гэдэг. Тэр хотууд бол тусдаа хөгжиж ирсэн. Тэнд нийслэл байгаагүй. Зөвхөн Доглон төмөр хаан болон Самаркандад нийслэлээс. Тэр бол цагаатай улс мөхөх үед. Аксу гэж тэр хот бас цагаатай нар үндэслсэн тэр үл жижиг хот. Аксу цагаан ус гэсэн үг шүү дээ. Ийм сонирхолтой бас нэг судалгаанууд байна. Ил хаантай улс, Их Монголын улс. Ил хаантай улс бол би зүгээр Ил хаантай улсын нийслэлийг ингээд хараад байхаар нөхдүүд бол Азербайджан тал руугаа ойрхон нийслэлээд байгаа. Би бол тэр юутай холбоотой юм бэ гэхэлэр нөгөө Иран бол нэлээд халуун байгаа шүү дээ Монгол хүмүүст. Тийм болохоор Азербайджаны тэнд байгаа Муганы талд ер нь цэрэг нь голцоо байрладаг. Тийм болохоор хаан цэрэгтэйгээ жоохон ойрхон духан. Тэгээд тэр анхны нийслэл Тебриз, дараагийн нийслэл Марага гэдэг хотууд бол тэр Азербайджаны Муганы тал руу илүү ойрхон байршилтай байдаг. Энэ хотууд бол одоо Ираны нутагт байгаа л да. Иранд ч Азербайджаны их том хэсэг байгаа шүү дээ. Иракт байсан Султания гэж хот. Энийг бол яхах байхгүй. Аргун хааны үед барьж эхэлсэн хот. Цоошин нутаг. Тэгээд Аргун хаанчны хөдөлгөөнөөс орцсон. Тэгээд сүүлд нь тэр чин Казан хааны үед барьж дуусгасан гэдэг үлээ дээ. Тэгээд эн чин Үлзийт хааны бунхан бий. Тэр Үлзийт хааны бунхан гэдэг бол одоо юу гэхэд тоосгоор барьсан юм дугуй оройтой дэлхийн хамгийн том барилга. Тэрүүгээр их онцлогтой чинь 25 м диаметртэй 50 м өндөрч үлээ. Их тийм том барилгалтай архитектурын шийдлийн үед айгуудыг өвөрмөц. Тий, их гайхамшигтай юу болж байгаа. Тэгээд энэ ер нь бол энэ юун дээр бол энэ Ил хаант улсын нийслэлүүдийн тухай бол Юан улсын сударт бичигдсэн байдгийн. За тэгээд тэр Ил хаантын их олон эрдэмтдүүд шүү дээ. Рашидаддин Жувейни гэдэг олон ном бичсэн тэр хүмүүсийн бүх юунд нь бол байдаг. Тэр үеийн Бабар хааны одоо Бабур намаа гэдэг зохиолт хүртэл бас тэр хотын тухай дурдсан байдаг. Оросын нөгөө нэг аялагч Афанасий Никитин гэдэг нэг худалдаач энтхэг Оросын худалдаач ингээд тэрний номонд хүртэл Султания гэдэг тэр хотыг дурдсан байдаг. Тэгэхээр тэр бол асар том юм худалдааны төв байсан байна л гэж. Яг тэр нөгөө үндсэндээ исламын шний нөлөөтэй болцсон учраас Марага, Тебриз, Султания тийм нэртэй болсон юм шиг байна. Монгол нэршил алга байна. Султания гэдэг чинь сүүлд одоо Аргун хааны үед яасан. Тийм болохоор тэр үед бол исламын шний нөлөө Ил хаантад ороод эхэлсэн байсан гэсэн үг л дээ. Тебриз бол тухайн үед тэр хавьд одоо Азербайджантай ойрхон хамгийн баян хот. Марага бол энэ ч одоо баг Зевс үедээ хоёр хамгийн анхны 1221-с 23 оны том тайм биш үү? Тэгэхэд бол энэ хоёр чинь Тебризийг эзлээ цаашаа Кавказ руу дайраад тэгээд дараа нь Кавказаас нэг буцаж ирэхдээ энэ Марагаг эзлээд ингээд явсан байдаг л да. Тэр үеэс эхлээд монголчуудын нийтлэлд орсон. Тэгээд Марагад бол одоо Түси биш ээ. Насир-ад-Дин Түси гэж их том эрдэмтэн энэ одоо Хүлгүү хааны үед энэ одон ордны их том барилга эхлүүлсэн байдаг. Тэгээд тэр барилга нь одоо болтол Марагагийн барилга гэж байдаг. Багдадын номын сан одоо Жувейни устгасны дараа Марагагийн номын сан бол одоо тэр ойрхон дор одоо тэр баруун Аз хамгийн том номын сан болсон байдаг. Бид нар ч бас тэгээд дандаа устгаад сөнөхөд явсан улс биш л. Их Монголын Агра. Агра хот бол одоо Их Монголын эзэнт улсын нийслэл байсан. Тийм учраас тэр Аград байгаа улаан цайз тий.
Тэгээд Агра хотоос 25 км зайтай Фатихпур Сикри гэж хот бай. Тэнд хааны ордон байсан. Тэгээд тэнд очих юм бол би л Монгол хүн амьдарч ирсэн юм байна л гэж боддог. Яг тэгвэл дахиад хотын ордны урдталд амар том нууртай байсан юм бэл. Нуур нуудаа ширэгдсэн байхгүй болсон. Тэгээд би тэнд очичоод хаан амьдардаг байсан Панч Махал гэдэг юм 5 давхар ордон байгаа юм л да. Ханагу Багна Шал гэсээр бод 5 давхар. Тэгээд тэр энтгийн халуунд чинь ингээд тэр 5 давхар ордны оройдор гараад ингээд зогсохоор айгүй сайхан салхисыг үлзээл. За тэгээд тэр уртлын нуур хэвээрээ байсан бол тэр бол үнэхээр монгол хүний амьдарч ирсэн орчин юм байна гэж. Энэ бол их том нийслэл хот байж байгаа. Дээли чинь дээр үеийн хот. Тэгээд ер нь замаанд хот л байлаа шүү дээ. Дээр 700 жил хүмүүс оршоо суудсан. Тэгэхээр зэрэг хааны хотыг тэгэж тусад нь барьж ирсэн юм л төвхтэй юм л да. Монголчуудын одоо хотуудыг хоёр ангилж болохоор юм. Өөрсдийн байгуулсан гэдэг таны дөрөвс. Бас нөгөө эзлэн суусан хотууд гэдэг. Тий. Өөрсдийн байгуулсан маш олон хотууд шүү дээ. Тэрийг ингээд бас гээгцэн түүх гэж хэлж болохоор юм байна. Хотууд ба нийслэлүүд гэвэл хотууд ба нийслэлүүд. Тэгээд тэр чинь ингээд нөгөө хаан дараагийн хаан нь өөр газар нийслэл байгуулад явчихлаар зэрэг нөгөө эхний нийслэл ингээл сөнөөл дараагийн нийслэл нь томроол. Тэгээд яг тэр ч бас тухайн үед болж исэн дайн байлдаанаас их хамаарж байгаа шүү дээ. Алтан ордны хотуудыг сөнөөсөн humble дагуулan төмөр. Яг гэвэл энэ нөгөө баруун зүг рүү явж исэн торгоны замын худалдаа хойд замаар Алтан ордны улсаар явах хэрэгтэй биш. Өмнөдлийн замаар төмрийн улсаар дамжиж Самарканд, Бухар тэр газруудаар дамжиж явах ёстой гэж мань хүнсэж ирсэн учраас тэр хойдлын хотууд ч бүгдийн сөнөөгөөд галдан штайгаад тэгээд ер нь Алтан орд чинь ерөнхийдөө одоо хүчин чадал нь буураад дээрээс нь ч тахал махал нөлөөлсөн ийм зүйл байсан. Тэгээд ерөнхийдөө Алтан орд чинь сүнж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр Дундад Азийн том хотууд чинь үлдчихэж байгаа одоо юу тэр энэ бүгдийг хэлж байгааг нь цаана гэхэлэр зэрэг дахиад ийм би монголчууд тийм суурин мэрэгэн шил мэдхгүй гэсэн үг биш. Бүр мэдхийн санаар мэддэг. Тэндээ ингээд зориулаад хот суурин газар байгуулдаг юм байсан баг. Зөвхөн яг үнэхээр язгуурын Монгол нутаг буюу одоо өнөөгийн Монголын нутаг дээр байсан хот суурингууд энэ олон жилийн дайн, хоорондын дайны үр дүнгээр гэд сүнөд тэгээд л одоо яг одоо тэгэл арай орчин үеэр бол орж ирэх байхдаа нөгөө монголчууд хятадаас өгдөөд Юан улсын тогоон төмөр хааны үед. Тэгээ буцаж ирэнгүүт хар хорингор буцаад нийслэлж байгаа байхгүй. Ягаад гэвэл хар хорин нь Монголын нутагтгаа хамгийн том бод. Тэгээд тогоон төмөр хаан 1370 онд нас орлоо. Тэгээд тэрийг нас орсны дараа тэрний хүү нөгөө Солонгос хотны хүү Аюушгатэр Бэлэгт хаан гэдэг чинь хаан ширээн суугаад хар хоринд нийслэж ийсэн гэдэг. Тэгээд тэр Аюушгатэр Бэлэгт хааны үед Мин улсын зэрэг давталж орж ирж хар хорныг штаасан. Тэгэхэд Өгөөдөө хааны нөгөө 64 баганд Түмэн амгалтанд ордны чинь штагаад хар хорныг ерөнхийд нь сүнөөссөн байдаг юм түүхтэй. Тэгээд дараа нь тэгээд дараа нь нэг хэсэгтээ ер нь тийм хот гэдэг юмны тухай сурах гарахаа байж байгаа. Нөгөө баг хаатай буюу монголчуудын боторлын үе. Тий, боторлын үед ингээд нөгөө хот суурингаа нэгдүгээр хамгаалж чадахгүй. Хоёрдугаарт нөгөө тэр эзэнт гүрнэг шиг ингээд баахан санхүүгийн хөөсөөр татж байгаа юм чин гоё хот байгуулчих чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ яг Батмөх Даян хааны үед буцаад нөгөө Монголын нэгдэл сэргэх үед бол Батмөх Даян хаан хар хоринд одоо ингээд нийслэн сууж исэн гэсэн мэдээ байдаг. Тэгээд Автаасан хааны үед чинь одоо Эрдэнэзуг байгуулж байгаа шүү дээ тий. Эрдэнэзуг байгуулахдаа нөгөө хар хорин хотод үлдэгдлээс топонуудыг ашиглаад Эрдэнэзуг бариад эхэлж байгаа. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг гэхээр нөгөө хар хорин хот нь балгас болцсон байсан гэсэн. Үг л байна. Нөгөө монголчуудын хотуудын нэг онцлог урдаа нууртайс ингээд японочдын сүүлд хийсэн нөгөө тандалт судалгаар тэр одоогийн Эрдэнэзугийн дотор тал тэр нуурын хэсэг байсан байна хар хорин хот ингээд. Тийм түүхэн олдруу юу вэ шүү дээ. Ер нь заавал нэг тийм нуур хийдэг. Одоо Улаанбаатар хот ч гэсэн одоо хөөх залуучдын паркт нэг нуур байгаа үстэй. Зүгээр энэ жижигхэн юм да өөрхий энэ хоттой ордноос орох шээ юу. Тийм юм хийдэг байсан. Ийм
төвхтэй л дээ. Тэгээд яг тэрнээс хойш ер нь баг за манжийн ноёрхлын төгсгөл хэсэг хүртэл за мэдээж манжийн ноёрхлын үед нийслэлт гэж ярихгүй шүү дээ. Бид нар чинь манж бүрний хараа тулс болчихж байгаа тий. Тэгээд одоо албан ёсоор бол нийслэлт маань бийж болно шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа одоо Монголын засаг захиргааны нийслэл нь хаана байсан бэ гэхээр Улаастай хотод байсан баг. Хүрээ биш байх юм тий. Үгүй Улаастай жанжин хамбан суудаг. Хүрээнд чинь хамбан бүр сүүл сууж эхэлсэн байхгүй. Энэ хүрээний тухай хоёлаа ингээд ярих гэвэл одоо нэлийн дахиад нэг урт түүх болно. Зөвхөн 1639 онд анх одоо нөгөө Туршид хаан Гомбодоржийн хүү Занавцрыг өндөр гэгээр өргөмжлөхдөө одоо энэ их Монгол уул Урангай аймгийн их Монгол уулын зүүн урагшаа юм уу? Ширээт цагаан нуур гэж нуур бай. 100 ингээд очихоор дандаа Эдлвис чи цагар маг юу гэвэл цагар цэцэг гэдэг лөө. Тийм Эдлвисээр бүрсэн их гоё хөндийтэй тийм газар байдаг байсан. Байсан гэж одоо байгаль баг та би сүүлийн жилүүд атсангүй. Тэгээ тэр нуурын ирэг дээр шар бүсийн хот гэж байгуулад тэгээд Занавцрыг одоо хотготуулгад зарлаад тэгээ Сэцэн хаан Шолооч нь өөрт нь Далай ламаас өгсөн цолноос гэгэн гэдэг үгээ Занавцарч хилжүүлээд тэгээд энэ одоогийн бидний амьдарч байгаа Улаанбаатар хотын их суурчин тэнд тавигдчих.